нэгнээ дэмжиж хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд шинэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 2 дугаар студид сэтгүүл сэтгэл судлаач Баясаа, хөтлөгч гэр бүл судлаач Цомо хоёр нь өнөөдөр гэргийн түүхээр уулзахад бэлэн болж байна. Тэгээд 104.5 84.5 телефон 3W1045 цэгмэн сайт за мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаараа сонсогчдаа битээртэй хамтдаа байгаад нэгэн бүсгүйн одоо түүх загтлаар бас аялье тийм ээ. Цомодоо өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радиогийнхоо гэрэлтэм нэвтрүүлэгтээ хамтдаа байхаар сэтгэл шулуудсан бүхэл одоо тий эмэгтэйчүүдийг яг энэ цаг мөчид бит хоёрыгаа бас гоё одоо шеэрлээд комент бичээд хамтдаа байгаарэ гэж урмаарай. За тэгээд магадгүй өдрийн хоолны цаг бас төгсөж байгаа тий өдрийн хоолнд орхосоо өмнө бас энэ эдгээр өдрүүдийн бас өнөөдрийн гоё гэрэлтэм түүхийг сонсоод өөрөө ч гэсэн амьдралынхаа гэрэлтэм тэр түүхийн эзэн байхын тулд бид нар бас юун дээр анхаарах вэ гэдгийг бас хүлээж аваад нэг зүйлийг бодоод нөгөө зүйлийг тунгаагаад тэгээ зүгээр л бодоод тунгаагаад авах биш хамтдаа бас гоё байгаарэ гэж үзэгч сонсогчтойгоо уриалж байна. Ярилцаад оролцоод явах гэдэг чинь бас нэг өөр байгаад байдаг тий. Мэдээж сонсох бас сонсомоор байгаа хүмүүс ч гэсэн маш чухал. Тэгээд гэрэлтэн маань нөгөө бие биендээ дэм болдог, бие биендээ бас одоо туслах тэр гой зүйлсийг хийдэг цаг учраас цомо битэр нь бас оролцоосоо гэж хүсэж байгаа. 9986 104 5 дугаар явуулсан нээлттэй бол маркетингаар бидэнтэй хамтран ажиллах дугаар 8866 104 5 дугаар явуулсан. За өнөөдөр нэг загтал ирсэн байгаа тий. За загтаа хоёлоо уншиж хүргэе. За та унших уу? За би уншиж хүргэе. За. Сайн байна уу? Гэр бүлийн радио 104.5 танаа хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ис гэдэг. Би 28 настай. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Нөхөр бид хоёр үерхэд 9 жил хамт амьдраад 4 жил болох гэж байна. Даанч бид хоёр хамт амьдрах хугацаанд маш их муудалцсан. Нөхөр маань надаас 10 насаар ах. Энэ 4 жилийн хугацаанд нөхөр минь архины хамааралтай байсан. Дунд нь ажил хийдэгч хамгийн ихтэй 1 сар ажиллаад л гарчихдаг. Уух болгонд нь хэрэлдэж, уурлаж, найз нөхдийг нь хөөдөг байлаа. 4 жилийн хугацаанд би ажил хийж, манай хүн гэртээ байх нь их байсан. Манай нөхөр юмны дүүтэй байшин бариул барьчих нь мэдэхгүй машин техник гэж байхгүй засаад л бүх юмаа хийчихдэг. 2 ч их сургууль төгссөн хүн байдаг. Харин би бүрэн дунд боловсралтай. Манай хүний аав ээж нь их ажилтай хүмүүс байдгийн. Аавынхын талын хамаатнууд нь баян, чинээлэг, эцэг гэхээс хоёулаа. Нэг дүүтэй л дээ. Ээжийнхэн талыг би сайн мэдэхгүй. Энэ хоёр хүн нөхрийг минь өргөж авсан юм билээ. Олон жил хамт амьдраад хүүхэдтэй болохгүй болохоор хүүхэд өргөж аваад дундаас нь нэг хүүхэд гарсан. Хадам аав ээж хоёр маань одоо 60 гарсан хүмүүс байдаг. Хадам аав маань бас нэг хүүтэй. Тэр том хүн өөр эмэгтэй хүүхэд. Одоо бол өөрийн төрсөн 2 хүүхдүүдээ маш хайрладаг. Хадам аав ээж хоёр маань нөхрийг минь баг байхад нь салсан билээ. Тэгээд 2 хүүгээ тус тусад нь аваад нөхөр маань аавтайгаа дүүн ээжтэйгээ амьдарсан гэсэн. Аав нь салаад удаагүй байхдаа Солонгос руу хүүгээ хаяад явсан. Тэгээд 1 жилийн өмнө албатан баривчилгаагаар Монголдо ирсэн. Хань минь дандаа аав минь ирчүүл харин аавтаа тэрврүүлээд аавтайгаа хамт амьдраад аавыгаа авч явнаа хайраа гэдэг байж үлээ. Даанч аавтайгаа хамт амьдрах тийм ч амар байгаагүй. Яагаад гэвэл 22, 23 жил хол байсан 2 хүн таардаггүй юм байна. Бас өөрийнхөө хүүч гэж боддгоо. Тэр хүний овгоор л овгуулсан болохоос сэтгэлд нь байдгүй болж таарсан. Хадам ээж бол бүрч харцдаггүй. Танихгүй хүн шиг л байдаг. Хадам аав маань архийг бас сайн унаа. Агсан тавина. Тэгээд миний гэр зайл гэж хөөн. Тэгээд л хэрүүлийн их үсгэр болж гиссэндээ. Одоо хадам аав минь том хүү дээрээ хотод байдаг. Харин хадам ээж нутагтаа амьдарч байгаа. Өргөмөл болохоор заавал гологдож хаягдах ёстой юм уу? Хадмын ах トゥ ус нь хэрэг болохоор л нөхрийг минь дуудаж юм хийлгэж яг л зарц барлаг шиг харьцах юм аа. Тэгээд 20к 30к л өгнө. Бичвэл их юм байна. Миний хамгийн их асуумаар байгаа зүйл гэвэл өргөмөл хүүхэд болохоор л гологдож, зодуулж, хамаг муу бүхнийг нь хийх ёстой юм болов уу? Тэгээд хайрлагдаж өсөөгөө болохоор хүн хайрлаж чаддгүй юм болов уу?
Би ч бас хэцүү орчинд өссөн. Аав ээж минь намайг бав хахад архих их уудаг, зодтолдог байлаа. Аав минь дандаа ихч биднийг зодно. Одоо ч аав минь архи ухаараа, ээж минь биеийн өвдөд уусаар л байгаа. Ээж минь биеийн өвдөд хараагүй болоод уухаа болсон. Манах гэдэг айл дандаа л охидтой. Даанч аав гэдэг хүн арчаагүй архичин, ажил хийхгүй, хүүхдүүдийнхээ хүүхдийн мөнгө, эхнэрийнхээ халамжийн мөнгөөр уусаар хизээч архинаас гарахгүй байхаа гэсэн загтал байна. Юун төрөнд бидэнд илгээж бас сэтгэлийнхаа гүнтэх тэтгэр зүйлсүүдийг хуваалцаж загтлаа илгээсэн бүсгүйдээ маш их баярлаа гэж хэлмээр нь. Тэгээд одоо ингээ харахад бидний нөхцөл байдал таны амьдралын түүх бараан харанхуй гудамжаар яваад байгаа юм шиг боловч яг л нэг нар гарнаа золбоо минь гэдэг шиг те хизээ нэгэн цагт энэ бүхий л асуудлууд дуусаж бас сайн сайхан өдрүүд ирэх тэр өдрүүд бас таны амьдрал байгаа шүү гэж бүсгүйгээ бас урамшуулмаар байна л да. Тэгээд өөртөө тохиолдсон энэ амьдралын хүнд асуудлуудыг энэ амьдралын одоо те бас энэ олон саад бэрхшээлийг зоригтойгоор туулж байгаа. Тэгээд ер нь бол хүүгээ илүү эрүүл амар амгалан амьдрах амьдралд бас хөтлөх гэсэн ийм том тэмүүлэлтэй ийм хүчтэй зүрх сэтгэл бас байгаа учраас таны амьдрал сайн сайхан зүйл бол байгаа шүү. Тийм учраас зөвхөн муухай дээр ганцхан битгий төвлөрөөрэй гэж хэлмээр нь тий. За тэгээд нэвтрүүлгийг маань үзэж байгаа бүсгүйчүүд маань ч гэсэн энэ одоо цагтлын эзэн бүсгүй тандаж та бас юу гэж зөвлөх вэ? Та бас юу гэж урам зоригийг хайрлах вэ? Яг лайв маань шууд одоо тий лайв маань сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй гэж уриалмаар байна. Ер нь бид нар чинь бүлээнээр угаавал хэрэггүй бүгдээрээ хэлэл зүйл буруугүй гэдэг шиг тий олныхоо үгийг сонсно гэдэг бас тийм ч муу зүйл бас биш байхаа. Гэрэлтэм нэвтрүүлгийг маань үзэж байгаа бүсгүйчүүд маань бас энэ амьдралын одоо хүндийг туулах тэр бас хялбархан тэр зүрх сэтгэлийг бас хайрлаарай гэж бас уриалан дуудмаар байна. За бүсгүй маань загталтаа асуусан биз дээ. Өргөмөл болохоор л заврал гологдож хаях ёстой гэж юу гэж энэ их талаараа асуулт юм шиг боловч нөгөө талаараа ингэж гомдлоод байна шүү дээ тий. Мэдээж бол ийм зүйл бол байх ёсгүй. Харамсалтай нь нөхрийн одоо эргэн тойрны хүмүүс одоо тий хадам аав ээж гэр бүлийн тэр хүмүүс хувьд ёс зүй наад захын тэр хүнлэг зүрх сэтгэл мэдээж байхгүй байгаар харагдчихээн. Гэхдээ сэтгэл зүйн үед маш их асуудалтай бас ийм харилцаа бас байна уу та гэж харж байгаа. Тэг хүүхдээ өргөж авсан уу төрөөснө үү гэдгээс үл хамааран хайрлах зүрх сэтгэл эцэг их болгонд мэдээж байх ёстой. Тэгээ энэ зүрх сэтгэл ч гэсэн одоо юу гэдэг эхнэр болгонд нөхөр болгонд эргэн тойрны хүмүүст бол байх ёстой. Энэ бол хүний ёсны зүйл. Харин яг энэ дээр зүрх сэтгэл хэрвээ дутаад ах юм бол одоо нөгөө сэтгэл гуйгаад ч өгдөггүй тэр газраас би явах ёстой юу байх ёстой юу гэдэгчлэн тий. Тэглээгээд мэдээж одоо юу гэдгийг тэр хүмүүстэй битгий бүр харилцааг нь тасал гэсэн утга санаа бол байхгүй байгаа шүү дээ тий. За баясаач бас энэ дээр юу гэж бодож байна. Ер нь бол хүн өөрөө амьдралынхаа юм эзэн нь байгаад идэг шүү дээ тий. За хүүхэд наснд ямар зүйлийг үзсэн тулсан мэдэрсэн мэдээж тэр насанд хүрээд насанд хүрснээ дараа бол хүний амьдралд нөлөөлнө. Гэхдээ тэрийг та насанд хүрсэн хойноо яг амьдралынхаа хэв маяг, амьдралынхаа гомдол шарах, амьдралынхаа асуудал бэрхшээл, амьдралынхаа зовлон зүдгүүр болох юм уу? Эсвэл тий ийм зүйлийг би хуваалцсан нь одоо туулсан нь тий ийм зүйлийг би мэдэрч өссөн миний буруу биш шүү дээ. Тухайн үеийн томчуудын тий тухайн үеийн одоо тэр хүүхдийг хайрлаагүй хүмүүсийн л буруу. Тэрнээс ш одоо би 30 хүрлээ, 20 хүрлээ. Энэ миний амьдрал. Би энэ амьдралынхаа эзэн нь гэдэг юм дээр хүн бууж очих юм бол магадгүй те архинаас гарах, магадгүй өөрөө өөрийгөө хайрлах, магадгүй тэнд очингуудаа те нөгөө нэг ашиг хонжоо хааж байгаа энэ хүнийг ингэж л одоо дээрлэхэж зарах ёстой гэж бодож байгаа хүмүүсийн те тэдний одоо амьдралаар тэдний үйлдэлээр явахгүй байх бүрэн боломжтой. Эмэгтэй эхнэрийн хувьд ч гэсэн те нөхрөө хараад өрөвдөж штэ. Өргөмөл болохоор л ингэх ёстой юм уу? Үгүй шүү тий. Өргөмөл болохоор л ингэх ёстой гэдэг тэр бодлыг та хоёулаа хамт бодоод л тий. Хоёулаа хамт л тэр нэг одоо хэцүү зовлон бэрхшээлийн тэр нэг зүйлээс салахгүй байх юм бол та хоёрын амьдралд хизээч өөрчлөлт ирэхгүй. Харин бит хоёрын амьдрал тийм байсан хүүхэд байхдаа одоо бит хоёрын амьдрал ийм байх ёсгүй. Тэ бит хоёр амьдралаа өөрсдөө өөрсдийнхээ гараар аварч, засаж, залруулж, сайжруулна гэдэг дээр очих юм бол өөрчлөлт одоо маш гайхалтайгаар ирэх болно.
Хүмүүс ер нь л тэгдэг штэ тий. Энэ хүн намайг ингэсэн учраас хүүхэд насанд минь ингээгүй учраас ингээл тэрийг ингээл аваад яваад байдаг. Тэгдэг. Хүн болгон мэдээж тэгж амьдрахгүй байгаа. Тэгэхээр эннээсээ эхлээ салчмаар байна тий. Одоо аавын талын ах トゥ хамаатан садан хүн чанаргүй гэж хэлж болно тий. Муухай хүмүүс байж болно, ашигладаг. Тэгэл хэрэгтэй үедээ дууддаг. Тэгснэ нэг хитгэн цаасаар хуурчдаг. Тэр хүний 2 ихтэй сургууль төгссөн. Тэр хүний гарын урд угийн зүгээр ашиглаад байгаа хэрэг тий. Аав ээжийн хувьд ч гэсэн хүүхдгөө байжгаад өргөж аваад өөрсдийн хүүхдтэй болохоор хайрлахгүй хайж байгаа нь тэр хүмүүсийн л үйлдэл ахгүй юу. Тэгэхээр эхний ээлжинд бол өргөмөл болохоор л хаягдаж гологдох ёстой мó гэдгийг одоо насанд хүрсэн та хоёр маань орхичооч. Тэрнээс бити зууралд, тэрэнд бити гомдол тий ойлгоцсон. За өргөмөл за тэгвэл тэгээд яах юм? Өргөмөл байлаа гэд би тэгээд насаараа тэрэндээ ингэж цоллуулаад зовх юм уу? Үгүй шүү дээ. За нэвтрүүлэгтэй шууд холбогдох утас 9986 104 5 гэсэн утас байгаа. Тэгээд та нэвтрүүлгийн одоо ялангуяа гэргийн түүхтэр саяны бичсэн загтлын эзэн бүсгүйд бас яг тэр өөрийн үзэл бодлыг илэрхийлээ. Нөгөө талаар бас яг гэрэлтэн нэвтрүүлэгтэр бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээ гэвэл яг одоо нэвтрүүлгийн маань утас нээлттэй байгаа учраас холбогдоод ороод ирээрээ гэж сонсогчдойгоо хэлмээр байна. Сайн нөгөө ярьж байгаа хооронд нэг дугаар залгаас салгачих шиг боллоо. За эргээ залгаарай. За дараагийн дугаарт хайрлагдаж өсөөгүй болохоор хүн хайрлаж чаддгүй юм болов уу гэдэг нэг асуулт яваад ирсэн шүү дээ. Тэгэхээр яг бүсгүй маань энэ ингээд дотооддоо айгүйх тэмцээд байгаа юм шиг санагдлаа л та тий. Тэгээгүй болохоор яг л өөрөө нөгөө тэрийг мэдчихэж байгаа шүү дээ. Яг төрсөн биш өргөмлөн болохоор анханасаа хайрлагдаагүй болохоор тэгээ энэ зарим зүйлсүүдийг ингээд айгүй сайхан гэрэлтэмдэр хуваалцчаад бол их талархалтай байна. Тэгтээ яг энэ дээр жишээлбэл одоо нөхөр яг ийм хүн учраас эхнэр нь бол энэ дээр айгүй сайн гүүр болох нь чухал ахаа гэж бодож байна. Тэгэхээр нөхрийнхөө хувьд яг тэр зөв чинзуурыг өгөөд те зарим үед хэлэх үг нь байна, зарим үед хилээ зажлах үе байна те хилээ залгих үе байна. Тийм болохоор зэрэг энэ зүйлийгээд гэрэлтэмдэр хуваалцсан шиг бол 100% бас хуваалцдаггүй бахаа гэж бодож байна. За мэдээж одоо юу гэдгийг хүүхэд насны трама эсвэл одоо юу гэдгийг те хүүхэд наснда аав ээжтэй хаягдсан, гологдсон энэ бол яг хүүхдэд бол би хинт ч хэрэггүй гэсэн тэр би бол хайрлагдах хүн цэнгүү гэсэн одоо тэр гүн суур гологдлыг бол мэдээж өгч байгаа. Тэгээ энэ дээр цаашид яах вэ гэдгийг л харах нь чухал. Бидээж бид нар бага насны одоо тэр хаягдсан, орхигдсон, гологдсон зүйлсүүдийг одоо та хаягдсан учраас та нөхөж өг гэх эрх бол биднэрт байхгүй. Тийм өнгөрсөн цаг хугацаа бол байхгүй шүү дээ. Харин ирээдүйдээ би юу анхаарах юм бэ? Хүүхдүүдийг ингэж хайж болохгүй юм байна гэдгийг бодохдоо өөрийн өөр хүүхдүүдтэй сайнаар хандах, нөгөө талаар хань ижлийг маань магадгүй ингэж голсон, хайсан тэр харилцаа, тэр нөхцөл байдал байсан бол би ханы хувьд тэгвэл юун дээр хаяхгүй голохгүй байх вэ? Энэ бол маш том бас яг ийм нөхөртөө анхаарах нэг ийм шалтгаан нэг ийм зүйл байгаад байна л та. Нөхөр маань магадгүй яг ийм гологдлын шархтаа бол нөхөртөө тэр үл хашаасан, үл тоосон тэр мэдрэмжүүдийг мэдрүүлэхгүй байх тал дээр нь ирмэлцэх хэрэгтэй тий. Тухайлбал одоо яг гэр бүлийн хүрээндээ нин тэргүнд аавд нь, нин тэргүнд аав чухал, нэг тэргүнд нөхөр чухал гэсэн тэр одоо харилцааны агуулмжийг цонхлох хэрэгтэй. Тэгээ ер нь өнгөрсөн хугацаанд одоо авч чадаагүй зүйлийг анхаарахаас илүү ирээдүйн тэр зүйлсүүдийг анхаарч өгөөсэй гэж бас хүсэж байна. Өөрийгөө хамгаалахын тулд хиндэж итгэж чаддгүй, таныг ч бас өөрийг танд хаяад явчихна гэх тэр ухамсаргүйн тэр айдас бас байгаа юм шүү дээ тий. Тэр зүйлсүүдээс чөлөөлөгдөх нь чухал. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж мэдэхгүй байх, тэр хайрыг мэдэрч өсөөгүй хүн хайраа яаж зөв илэрхийлээ мэдэхгүй, тийм учраас уурлах, гомдох, туних мэдрэмжээ зөвөр хийлж чадахгүй, арх уужин тий тэр одоо зүйлсүүдээс зогтож гинөө гэдэг тэр таамгуудыг бас яг олж хараасай гэж хүсэж байна. За нөгөө тэр дээгүүр өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдгийг Баясаа цам хоёр нь бол байнга л ярьж байгаа шүү дээ. Үнэхээр одоо юу гэдгийг гарын өөртөө сайтай олон тэр сургууль төгссөн ухаалаг хүн мөртлөө ажил дээрээс 1 сар илүү одоо тогтож чадахгүй байгаа. Тэр яг сэтгэл зүйн гүн хямрал байна уу? Өөрийгөө үнэлэх үнэлэмжэн дээр асуудал байна уу те? За би юу ч хийсэн бүтэхгүй гэсэн одоо тэр дотоод шүүмжлэл тэр зүйлсүүдийг мэдээж өөрчлөхийн тулд эхнэр хүний зүгээс маш сайн дэмжээрэй, маш сайн нөхөртөөгөө ярилцаарай. Миний чи ингэж боддгоо, тэгвэл эн чинь тийм биш шүү дээ гэдэг талаас нь нөхрийгөө тэр босгон барьж байгуулаасай гэж бас хүсэж байна. Яг үнэ. Тэгэд хайрлагдаж өсөөгүй болохоор л одоо тэг хүн хайрлаж чаддгүй юм болов уу гэдэг асуултыг бүсгүй маань тавьсан байсан те. Тэгээд мэдээч дутуу хайранд ингээ өссөн бүрэн дүүрэн хайр авч чадаагүй бол одоо тэг хэрхэн яаж хайраа илэрхийлэх
бусдыг хэрхэн яаж эрүүлэр хайрлах гэдэг дээр бол ингээд дотоод улмиг л байгаа. Гэхдээ хайрлаж чадахгүй гэсэн үг бол биш те. Хүнийг хайрлаж чаддаггүй болов гэсэн байгаа учраас биш ээ. Тэгэхээр цомогийн маань хэлдэг нөхөртөө хандаад те нөхөртөө тэр гоё мэдрэмжийг өгөөд чи үнэхээр чухал хүн шүү. Чи үн цэнтэй хүн шүү. Чи өөрөө өөрийгөө те эцэг гэхийн тэр хайрлаагүй тэр хоосон дотоод улмиг зүйлээр хэмжихгүй шүү. Одоо чамайг гэр бүлийн бие хүүхэд чинь хайрладаг шүү. Тэ хамтдаа цаашаа яг үнэ би биенээ хайрлаад явъя гэдэг энэ зүйлийг ингээ авчрах юм бол тэгэд нөхөр нь ингээд хэлсэн байж тээ тий аав минь нэр бол аавдаа тэрвэрүүлээд аавтайгаа хамт амьдраад гэл ингээл яриад байгаа нь аавдаа тэрвэрүүлнэ аавтайгаа байна гэж байгаа нэг юм аав нь хідэн настаад нь орхиод явсан тэр үеэс аавынхаа хайрыг хүсэн хүлээсэн баг хүүхэд тэнд дотор нь байгаад байгаа байхгүй тий за магадгүй 9 настаад нь орхиод явсан бол 9 настай хүү л аавыгаа хүлээгээл 30 хүрсэн ч гэсэн байж л байгаа гэсэн үг тэгэхээр тэр хүүг бид нар тэгвэл яах юм тий яаж хайрлах юм эргээд яаж одоо эрүүлэр хайрладаг, хайраа илэрхийлдэг болох юм гэдгийг л ярина гэхээс биш. Одоо ингээл насаараа энэ хүн хүнийг хайрлаж чадахгүй. Ийм хатууд одоо хүн байх юм байна гэж орхиж хайж болохгүй нэ штэ. Бид нар чинь гэр бүл болохдоо юу гэж амладаг үлээ те. Гэр бүл болохоос өмнө нэг нэгэндээ хайртай дуртай чийл байхгүй бол гэдэг үгийг хэрхэн яаж хэлдэг вүлээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг л өнөөдрийнхөө амьдралд өдөр тутамдаа байлгая. Тэ хэлий чин сэтгэлээсээ хэлий илэрхийлье. Үнэхээр тэр хүнийг аавдаа л тэрвүүлмээр байгаа үсэл байгаа юм бол эхнэр нь сайхан хандлан сайхан тэрвэрж өгөх юм уу те. Хүүгээрээ сайхан тэрвүүлэх юм уу те. Тэр үйлдэлүүдийг хийх юм бол илаар шиштэй сэтгэл нь те. Мэдээж яг одоо хүсэн тэрийг хүсэмжлэн гэдэг бол буруу зүйл биш те. Гэхдээ энэ ингээ хүсээд ч дүүрэхгүй тэр одоо хүлээлт бас байгаад нь штэ. Тэгэхээр зэрэг хэдийгээр тэрүүлж байгаагүй ч гэсэн өшөө авч исэн баг наснда сайн сайхан тэр зүйлүүд юу байсан бэ те. Тэр зүйлсрүүн төвлөрүүлдэг ч юм уу те. За нөгөөтэйгөр одоо цаг дээр түшиглээд ирээдүйн цагт энэ аавыг хэр их хүсэмжлэх вэ те. Би баг наснда хийгээгүй энэ зүйлийг аваагүй юм чинь тэгвэл би хүүдээ ингэж хийж өгөө гэдэг те. Тэр шийдвэрт хүрэхийн тулд бас нөхөртөө гоё яг тэр сэтгэлийн хөтлөлт болоосай гэж бас хэлмээр байна л та. Ааха. За эмэгтэйчүүд бид эмэгтэйчүүд бид нар болохоор тэгэх гээд байдаг штэ тий. Нөгөө нөхрөө сайн сайхан байгаасай гэж хүсэхдээ ингэчүүл тэгчүүл гээл зааварчилдаг эсвэл чи энийг тэхгүй байх ингэхгүй байх гэл нэг юм шүүмжилдэг. Тэрний оронд хийж байгаа жижигхэн үйлдэлийг хараад хүүгээ тэрвэрж байгаа, үнсэж байгаа тий. Одоо хүүтэйгээ хамт тоглож байгаа тэр нэг дандаа биш ч гэсэн хийж байгаа тэр зүйлүүдийг хараад магтах, хэлэхтэй чамайг би хүүтэйгээ ингээд тоглож байгааг харахтаа жаргалтай байдаг шүү. Хүүгээ би чамайг тэрврээд явж байгааг харахтаа бахархдаг шүү. Ийм үгсүүдийг хэлвэл ингээд хар аяндаа өөрчлөгддөг штэ хүн. Тэрнээс би чамайг тэр аав шиг байгаасаа гэж хүсэж байна. Тэ? Битэрийн аав тийм байсан. Тэгэхээр чамайг тийм болоосаа гэж хүсэж байна гэхэд хүн ер нь л өөрчлөгдөхгүй. Нэг юм харьцуулалтыг аваал тэ дутуу үнлэмжийг аваал нэг юм эсэргүүцлийг үзүүлээд байдаг штэ. Тэгээ жоохон эсэргүүцэл үзүүлээд ингэнгүүт нь зөрүүлээд эсэргүүцлээ сүрсэн бацаа байдлаар тий. За чи ямар нэг тэгтэх юм шиг хүний хэлсүүг авдаг юм шиг би чимэд урдны юм зөндөөл хэлдэг байсан штэ гэл тий. Ингээд авах бол хэрэггүй. Ягаад гэвэл нөгөө сэтгэл зүйн шарах өвдөлт гэдэг чинь айгүй ийм өвдөлттэй л яг л бие махбодын өвдөлтөөс ялгаагүй тутгааргүй тэр өвдөлт байгаа даа ш тий. Тэгээд тэр нэг шархалцсан өвдсөн хэсгийг маань ингээд албаар оролдоод тахаар идэлдэг штэ. Бүр цаашаагаа ингээд гүнзгийрдэг штэ. Яг тэр шиг тэр хүний одоо тэр шарахтай холбоотой юмыг аль болохоор л нэг юм эерэг байдлаар хүлээн зөвшөөрч ойлгож өгч те тэгээ ингээ хатаах байдлаар л эдгээр нүгээс бид нар тэрийг ингээд оролдоод ээж юусаа болохгүй байхаараа те за манай хоёрын цаашаад ингээд цаашаага цагтлыг нь харах юм бол энэ хоёрын маань сэтгэл зүйн юм давхцал бас яг үссэн юм шиг харж байна л та те өөрөө бас бага наснда архины хамааралтай тэр гэр бүлд хүчирхийлэл тунд өссөн гэдгээ хэлсэн байна сэтгэл зүйд үүнийг бол давтагдах одоо хувь тавилангийн хам шинж гэж болж хэлж байгаа тий. Тэгэхээр хүн бага наснда үүдсэн хамгийн сайн мэдих аимшигтай тэр одоо хамгийн их одоо гүнзгий мэдгдсэн аимшигтай зүйл тэр орчноо насанд хүрсэн хойно өөрийн мэдлгүй амьдралдаа бүр ингээд 100% бүтээдгүй маа гэхэд тодорхой хэмжээд нь бас яг нэг тэр загварыг бодож санах гад идэг. Тэгэхээр ийм зан араншинтай бас яг
ханаа сонгосон гэж 100% одоо ингэж тааруулж хэлэхээсээ илүүтэйгээр бас яг энэ нөгөө нэг бага насны энэ зүйлсүүдээс эдгэрхэн чухал шүү те. Бага наснд байхдаа өөрөө яг тэр орчинд өссөн одоо яг одоо хань ижилэн бас үр хөвгтөд нь тэр бага насны тэр орчинг бас бүтээгээд байна уу гэдэг зүйлийг маш сайн нухацтай бодож үзээсэй те. Тэгээ яг л энэ бага наснд нь байсан одоо үед нь бас хинэгний бага наснд байлгаж өгөх орчин ирээдүй ч гэсэн байх ёстой юм шиг ингэж энэ хувь тайлбарыг бас битгий хүлэмжшөөрөөсөө тий. Тэгээд ер нь бол яг архины хамаарлын хамгийн ихний шат бол тийм ээ би архины хамааралтай болсон гэдгийг хүлэмжшөөрөхөөс л эхэлнэ тий. Тэгээд яг энэ хүртэл тэр хүн хүлэмжшөөрч чадахгүй үгүй штэ. Би чи архичин болоогүй. Би тийм амар уудаг хүн биш штэ л гэд яваад байгаа бол тэр хэмжээгээр та давхар хамааралтай байсаар л байна. Тэр хэмжээгээр энэ хүн хүлэмжшөөрч чадахгүй байсаар л байна. Тэр хэмжээгээр энэ тойрог ойрын 2-3 жил бол байх нь гарцаагүй. Тийм учраас нөгөө хийдэг сөрөг зан авираа, хийдэг сөрөг энэ үйлдэлүүдээ, хийдэг сөрөг өглөлтүүдээ хийсээр байх ш. Энийг ингээд зогсоохон чухлаа. Тэг яаж вэ? Энд бол өөрөө тусдаа нэг юм сэдв болж орж ирнэ тий. Тэгэхээр нөгөө л хүн маань ингээд уучлаа гэдэг зүйлийг бодохдоо л таны хувьд ч гэсэн тэр давхар хамаарал бас яг үлдэж эхэлж байгаа учраас аль болохоор энэ дээр мэрэгжлийн үний тусламжийг авах нь нэн чухал байдаг шүү гэж бүсгүйдээ бол хэлмээр байна. Үнэхээр тийм байгаад байгаа. Тэгэд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань пүрэв гарагт гэргийн түүхээр аялдаг. Тэгээ гэргийн түүх маань мэдээж таны амьдрал тохиолдож байгаа асуудал бэрхшээлүүд, хүнд бэрхүүд, магадгүй амьдралыг даван туулсан тий өөр нэг сонсож байгаа гэргээд урам зориг өгөх тэр түүхүүд байх болно. Тэгээд өнөөдрийн ирсэн загтал маань болохоор одоо энэ цагтл байлаа тий нөхөр нь бол өргөмөл тэгээд аав ээж нь салсан амьдрал нь одоо яг л нөгөө нэг тэр үеих шиг үргэлжлээд байгаа хэдий гэр бүлтэй тустай байгаа ч гэсэн арх уудаг ажил хийхгүй гээл те эмэгтэй хувьд болохоор бага нас нь одоо зодууртай нүдүүртэй архиталттай орчинд өссөн. Тийм учраас ингээд бид хоёр ингээд байнгын асуудалтай маргаантай хэрүүлтэй байгаад байна. Салах уу яах вэ? Тэ энэ зүйл дээр ирээд байна гэдэг энэ утгатай загтал байгаа. Тэгэхээр бүсгүйчүүд маань яг энэ бүсгүүд бас ямар урам зориг дэм болох үгийг хэлэх вэ? Яг тэр айлын өрхийн тэргүүн аавд тэр залууд тэ ямар бас гоё хүч болох үгийг бас магадгүй ирчүүд минь хэлэх вэ? Тэ тэр үгийг хэлээсэ гэж хүсэж байна. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр яг одоо гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар лайвтайгаар 104.5 долгионоор шуудаар хурж байгаа 9986 104.5 дугаарын утсаар сонсогч та бас ороод ирээрээ. Арх уудгаа гэлээдэг те архиталт бол нэг юм муу зуршлаа буруу зүйлээл гэдэг те гэтэл энэ маань өөрөө нэг талдаа маш одоо гүн гүнзгий буюу сэтгэл зүүн одоо тийм шалтгаантай өвчлөл гэж ярддаг те бүр ингээд донтолт хамаарал гэж ярддаг. Хэрвээ нөхөртөө ингээд арх уудаг бол эмэгтэй бол хажууд нь хамаарал өртцсөн л явж байгаа. Тэр хүнийг эсвэл аварна эсвэл цааш нь түлхэн те тэгэл эсвэл одоо тэгэл хамтдаа одоо архинд орд юм уу яадын живд юм уу яадын тийм үйлдэл рүү орох гээд байдаг. Тэгэхээр уух холгонд нь хэрэлдээл найзуудыг нь уух холгонд нь хөөгөөл энэ ингээд нэг юм асуудлыг шийдэх гарц гаргалгаа биш болчиход байгаа даа тий. Тийм шүү. Сонсогч авч аялаа. За тэгээ заав. Байна уу? Байна уу? Өдрийн мэндийг хүргэе. Байна уу? Байна өдрийн мэнд. Өдрийн мэнд шууд нэвтрүүлэгт маань холбогдсон байна. Байна уу? Байна таныг сонсож байна шүү. Өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр хүрч байна. За би яг нөгөө энэ хоёр хүн юу гэж хэлэх гээд байгаа гэхээр нэгэнд нас биенд хүрсэн хүмүүсээ та хоёр өөрсдөө амьдрал тохиолж байгаа эцэг их болж тоглож байгаа тийм ээ одоо тоглоомын дүрмээ өөрсдөө зохиох хэрэгтэй өөрийнхөө тоглоомын дүрмээр амьдрах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй болго юу гэдгийг одоо тэр ингэсэн энэ ихсгээ гоншгоноод гомдлоод байвал наадаа гомдлж эзэж дуусахгүй. Тэгэхээр яг өөрийнхөө төлөө өөрийнхөө амьдралын төлөө яхан юм идэвхтэй санаачлагтай байна. За дээрэс нь тэр арх уугадаг асуудал бол нэг талдаа өвчин болцсон шүү. Бид нэр зүгээр архичин ингээд чи болоо чи одоо болчихоч гэдэг ч юм уу те ингээд бол гэж хэлэхээр болцдог юм бол байхгүй байгаа шүү. Тэгэхээр наа үнэ эмчлүүлэх ёстой, сэтгэл зүйч тавиачих ёстой. За дээрэс нь тэр наркологийн төв байдаг юм уу, хорлоо тайлах төв байдаг юм уу те. Тийм нүд айж эмчлүүлээч. Энэ бол өвчин байхгүй. Бид нэр энийг ерөөс ойлгодгоо, тэрийг хүлээн зөвшөөрдгөө, өөрсдөө хүлээн зөвшөөрдгөө, арга ирэн хүлээн зөвшөөрдгөө энэ асуудлаас болоод баг бид нар өмнөдөө бодолцоонд нийгмээр ингээ ахинд жилчээд байгаа. Тэр наад залуудаа биш. Тэгэхээр энийг
зүйлээ бид нэр одоо яг энэ төр архинд донтчлоо гэдэг зүйлээ одоо хүн болгон тий уугаад байгаа бол ойр ойрхон уугаад байгаа бол хаяа ер нь тарих толгоонд чинь бодогдоод байгаа бол энийг зүйлээ бид одоо хүлийн зөвшөөрөх ёстой. Ингэж бид нэр арх гэдэг зүйлээс татгалзах чадах юм аа. Түүнээс бол би биш зүгээр нэг таарал нуурчдгийг би архичин биш гэдэг ингээд өөрөө өөрийгөө өмөрөөд ивэл хизээж цаана гарахгүй гэдгийг бас хатуухан л хэлмээр санагдаж байна. За дээрээс нь мэдээж энэ хоёр ар гэр болоод амьдрал ахуйгаа зохиож байгаа бол заавал тэр нэг хин нэгэн өргөж авсан те хин нэгэн одоо аав ээжээс хамааралтай амьдж яах гэдэг юм байна те. Тэгэхээр болли бүти амьдрий гэж байгаа бол за тэр дуудахт нь очиж ажил хийдэг нэгдгээ одоо болчихгүй да нэг ямар хийх ажил мандахгүй байгаа шаруугаар дүүрэн зөндөө юм байна шүү дээ тийм үстэй. Тэгэхээр нэг иймэрхүү жахан сэтгэлийн хаттай байгаа зоригтой байгаад өөрсдийнхөө төлөө яваасаа гэж бодож байна. Дээрээс нь хоёр хос маань илүү сайн ярилцаасаа гэж бодож байна. Тэр нөхөр бол одоо магадгүй уугаад байгаа бол эхнэрийнхээ хэлсэн үгийг хүлээн зөвшөөрөхгүй ууралдаг, уцаарладаг тий. Одоо хэрүүл урал үүсгдэг юм асуудлууд байгаа болцсон байгаа ойлгомжтой. Тэгэхээр энийг зүйлээ бас уул нэг юм тэрний зүйлээ заах ухаан зараад ярьж чадвал цаана гарах байхаа гэж би бодож байна. Маш их баярлалаа. Та ирчүүдэд эр хүнд хэлвэл нөгөө би одоо архичин болоогүй гэд уугаад иж магадгүй тий. Тэгвэл та бас яг өөрөө өөртөө нөгөө нэг хүлээн зөвшөөрөл гэдэг зүйлийг авчраа тий. За би ингээ архины хамааралтай болцсон юм байна гэд архи уугаад байгаа юм байна. Одоо тэгвэл би гэдэг тэр зүйл рүү аваачих бас үг хуваалцвал. Одоо ийм шүү дээ. Одоо үгийн тэр залуугийн ч юм уу хин нэгний тий одоо ингээд бөөр нөвдөл за илэг нөвдөл ямар нэгэн сул эрсдэл нөвдөл хүн өвдөж гин гэд боддог үстэй. Яг тэрнтэй адилхан наад тархитлоход нь арх бодогдоод засвар чөлөө гарууд арх уугаад байгаа бол наадах чиний сэтгэл зүйчин сэтгэл чинь өөр ингээ өвдөж байгаа байхгүй. Дээрээс нь тэр бие организм дотор чинь нөгөө цусаар чинь одоо архины одоо алкоголын хор ингээд явахгүй хордлогон тайлагдахгүй уцаагаа чамаас бие организм нэхэд байгаа байхгүй. Тэгэхээр энийг л хүлээн зөвшөөр би яг өвчин тусчаад байна гэж ойлгох хэрэгтэй. Би өвчин тусчаад байна шүү. Би хүн дээр өвдөчөөд байна шүү гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол би өвдлөө гэд магадгүй нэг хүн шаардж байгаа. Тэгээд би өвдлөө гэд арх уугаал байвал эдэж туусахгүй шүү дээ. Тэгэл нэг өдөр хөөс 1000 өдөр шаар тайлна гэдэг шиг юм болно шүү дээ. Тэгэхээр энийг л ингээд аюулсаа ойлгох хэрэгтэй. Би гэдэг төөсөө би архичин биш, би тийм биш гэж өөрийгөө өмөрхөж харин эсвэргээрээ би яг өвдсөн байна. Би ингэсэн байна. Миний сэтгэл зүй ийм болцсон юм байна. Энээс болоод ингээд аргастай ийм асуудал үүсгэж байгаа юм гэдэг айгүй ингээд тайвнаар бодох хэрэгтэй байхгүй. Эхлээ өөрөө өөртөө ярих хэрэгтэй байхгүй. Би яг юу ингэж яагаад архи уугаад байгаа юм бол те. Энийг зүйлээ ингэж хүлийн зөвшөөрж ийжэл цаана гар. Магадгүй зүгээр амьдрал дээр ингээд олон хүмүүсийн түүхийг сонсож байхад амар их архиудаг байж байгаа нэг өдөр болиё гэж болцсон хүмүүс бол хэд ч сэтгэл зүй байхгүй юу. Мэдээж магадгүй тэрнтэй адилхан бие организм архинч байгаа. Гэхдээ тэрийг даван туулж штэ тий тисэж जैन төвчж जैन маш хүн дээр одоо хийх байх юм олж ядж байгаа. Энэ бүгдийн цаана одоо юу гэдэг нь 7-10 хоног магадгүй сар тэгээд 3 сар 6 сар болсны дараа тэр хүнд арх ямар ч шаардлагагүй байсан юм гэдгийг ойлгоно. Тэгэхээр яг нэг өөрийгөө би одоо юм архины хамааралтай болчихжээ би миний би ингээд юм одоо архинаас хамааралтайгаар өвддөг болчихжээ гэдгээ л аягүй сайн ухаарах ойлгох тэгжээж л цаанаар. За маш их баярлалаа танд. Амжилт хүсье. За өдөрт нь амжилт хүсье. Баярлалаа баяртай. За тэгэхээр ирчүүдийн яг ийм дуу хоолой үнэхээр хэрэгтэй байдаг тийм. Эмэгтэй хүн одоо юу гэдгийг хилээд байхад ирчүүд тэрийг нэг хүлээж авах нь арай өөр байдаг шүү дээ. Тэгэхээр ирчүүд эр хүндээ яг ийм зүйлийг зөвлөх юм бол шударгаар хэлэх юм бол хүлээж авах нь үнэхээр чухал байдаг. Тэгэхээр гэртэмтэй хамт байсан маш баярлалаа. Тийм манай тэгээд сая холбогдсон залуугийн маань хэлсэн бас яг энэ зөвлөмжүүдийг те манай хосууд маань бас яг хүлээж авч сонсон бахаа гэж айгу хитгэж байна ялангуяа бүсгүй маань. Тэгээд энэ лайвыг маань яг энэ бас ярьсан хэсгийг бас ингээд сонсгож өгөөсэй те. Тэгээд яг л тийм л ахгүй насан турсан хүмүүс учраас хүүхдүүд биш учраас те аливаа зүйлийг байхгүй гэдээ одоо ингээд нуугаад хуураад ингээд тахаас илүү зарим зүйлсүүдийг яг төс тас ингээд хэлэх нь айгу чухал эдих те. Тэгээд саяны одоо холбогдсон залуу
залуу маань бол яг нэг архины хамаарлыг хүлээн зөвшөөрөө гэдэг утга агуулгатай зүйлсүүдийг бол хэлж штэ тий. Тэгээд заавал яваарэ гэж тий. Арх бол одоо бидний амьдралыг тий бидний одоо ингээд сайн сайхан зүйлүүдийг устгаж байгаа шүү гэдэг зүйлийг бүсгөөчтөр залуучтар одоо ингэж ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа хамтдаа яг мэрэгжлийн эмчид, мэрэгжлийн одоо сэтгэл зүйчид эсвэл наркологийн төвд одоо ингээд хандья гэдэг энэ шаардлагыг бол ингээд тавих хэрэгтэй. Олон тохиолдолд эхнэрүүд ингээд хэлэхээр хүлээж авдаггүй юм. Харин тийм учраас бас эрэгтэй хүн өөрөө хүлээн зөвшөөрөх нэг чухал байгаа даа. Тэгээд эн чинь зөвхөн л архинаас гарчих өнөөдөр ингээд маргааш болчих зүйл биш те. Бие махбодын хорийг тайлна. Тэгээд дээрээс нөгөө донтолтын эсрэг эмчилгээ хийн, сэтгэл зүйн эмчилгээ хийн гэл олон мэрэгчлэтнүүд энэ дээр бас ярьдаг штэ. За тэгээд тэрнээс гадна эмэгтэй хувьд надад ингэ бодогдоод байгаа байхгүй юу? За нөгөө мэдээч та хандаа хайртай учраас энэ загтлыг хүчсэн тий. Та амьдралаа аварч үлдмээр байгаа. Та бас гэр бүлээ сайн сайхан амьдруулахыг хүсэж байгаа. Тэгээд хандаа хайртай ч гэсэн мэдээж түүнийг ингээ өрөвдөөд нэг юм давхар хамаарал түрүүн цомоо маань хэлжсэн тий. Хамааралд байгаад байна штэ гэд. Давхар хамаарал гэдэг зүйлд орчдөг гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол юу гэдгийг тий. Тэр хүний ингээл асуудлыг өмнөөс нь шийдэж өгөхгүй бол тэр хүнийг ингээл засах гал залруулах гал яваад байгаа. Тэнгүүд давхар бас нөгөө нэг эмхтэй өөрөө өөрийнхөө нуруунд дээр бүх амьдралаа үүрээд байгаа байхгүй. Би ажил хийгээд нөхөр гэртээ байгаад байгаа гэж ярьсан тий бичсэн байсан. Тэгэнгүүт одоо юу гэдгийг тий тэр хүнийг гэртээ суугаад байхыг өөгшүүлэхгүй байх хэрэгтэй. Чи 2-2 мэрэгчлээ. Чи чадвартай. Чиний гарт урд өв байгаа. Чи авьяастай. Одоо гэр бүлдээ хамтдаа хөдөлмөрлөе. Хүүхэд бол хөөрхөн өссөн бах 4 жил болсон тий 4 жилийн хугацаанд эмэгтэй л ажил хийгээдсэн. Нөхрөө ингэж урамшуулад ажил хийхэд нь түлхэх хэрэгтэй байгаад байна тий. Ажил хийгээд эхлэх юм бол тэр хүн магадгүй би буруу замаар яваадсэн юм байна. Ингээд исэн юм байна гэдгээ ойлгоод өөрөө өөрийнхөө одоо хуучин амьдралыг хүлээн зөвшөөрч магадгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйлсүүдийг хийвэл тэгээд дараа нь хоёулаа хамтдаа одоо нэг хүүхэд наснда хоёлаа л хүүхэд насны янз бүрийн амьдралыг туулсан учраас тэр шарахыг хамтдаа даван туулахад би биендээ тус дэм болооч. Одоо нэгэн тал туулсан амьдрал гэж түрүүн залууч гэсэн хэлж дээ тий. Тэр хүмүүсийг ардаа хаяач. Хайж ижил тэр зүйлийг та эхлээд ингээл би нөхрөө өөрчилчмөр байна, нөхрөө засчмаар байна гэхээсээ илүүтэй хоёр биенийхээ сэтгэл зүг тий хамгаалаач, хайрлаач, засан залруулаач. Тэгвэл их олон зүйл өөрчлөгддөг. Тэгээд аавыгаа хараад хүү бас тийм одоо амьдралыг ингээд туулах гэдэг шүү дээ. Та хоёрын хүнд хэцүү амьдралыг туулсан тэр хэцүү амьдралыг чинь эргээд хүүчин туулах гэдэг. Тийм учраас хүүгийнхаа төлөөч болтугай. Эхний ээлжинд өөрчлөлт хийх нь маш чухал. Тийм шүү. Одоо ингээд нэг бүрчлэн анзаарах юм бол маш чухал одоо зөвлөмжүүдийг хэлжтэй архины хамаарлын талаар, бага насны тэр өссөн орчны талаар яг одоо ингээд хатмуудтайгаа аав ээжтэйгээ харилцаан дээр хил хязгаар тогтоох тухай тий зарим зүйлсийн таслан зогсоох тухай одоо юу гэдгийг байнга л дуудсан болгонд нь очиод хий гэсэн болгоныг хийгээл үнэлэгдэхгүй тэр байдалтай тэгсэн хэрнээ дээрээс нь нэмээд яг нөгөө сэтгэлийн шарахыг ингээ амтлаад авах биш тий энэ зүйлсүүдийг таслан зогсоох тухай гэдэг ингээд хэлж байгаа. Тэгэхээр та нөхрийнхөө өмнөөс бол амьдарч чадахгүй тий хэрвээ таныг бүх одоо аргаа хэрэглээ сэтгэл зүйчэд хандъя гэж гуйсаар ба нөхөртэй нь бол өөрчлөгдөхийг хүсэхгүй архиа уусаар л таныг болон хүүхдийн сэтгэл зүйн одоо тэр бие махбодын хүчрэлд байлгасаар байвал та хүүгийнхээ болон нөхрийнхөө ирээдүйн төлөө бас яг тусдаа амьдрах тэр одоо тий сонголт ч гэсэн байж болох юм. Гэхдээ энийгээ ч гэсэн ингээд нөгөө илэрхийлээрээ гинтийн ингээд яваад өгөхөөсөө илүүтэйгээр тий яагаад гэвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Та төдийгүй хүүхэд ч тэр. Тэгээ бүх талынханд харилцаа, бүх талынхын зүйл нь одоо айгүй юм одоо өвдөлттэй, ийм хүнд ийм нөхцөл байдал хүүхдэд бол айгүй хэцүү санагдчихээн. Тэгэхээр гэрэлтэн эмэгтэйн одоо түүх бол олон янзын түүхүүд ирдэг. Тэгэхээр тэр түүхүүд дотроос өнөөдөр бол сэтгэлийг бас бүх талаар ингээ өвдөхөөр юм түүх байгаад байна шүү дээ. Тэгэхээр бүсгүн маань нэгэнтэй л загтал бичиж чадсан юм чинь бас эхний яг тэр зөв алхмыг бас хийх боломжтой шүү. За тэгээд магадгүй яг юунаас эхлээд ингээд сонсоод ингээд байгаа ч гэсэн яахаа мэддгүй юм тохиолдод дахиад байсаар л байдаг. Тэгэх юм бол яг мэрэгжлийн тест судлаач, гэр бүл судлаачтай холбогдож уулзах бүрэн боломжтой байсаа цом ойртойгоо ч гэсэн энэ зүйлсийг ярих бүрэн боломжтой шүү гэж бас бүсгүйгээ хэлмээр энэ тий. Бидний яс яг энэ лайв дамжуулагдж байгаа пэйж руу маань ингээд хандаад бичих боломжтой шүү. Балжины Минзагийнхаа комментиг хоёлаа хүргэе. За тэгээ нэрээ ирчүүдийн өөрийгөө архинаас татаж авч одоо сэтгэлийн тэнхийг чухлаа. Надад энэ хүн үнцэнтэй. Түүний төлөө би архиа хаяхын тулд гээд одоо биеэсээ нэхэх тэр хүнд цагаа давах маш хэцүү гэдгээ.
тэрийг л давбал яг эр хүн болно доо гэж байна. Үнэхээр тийм те. Тэгээд тэр үед нь хажууд нь байгаа хань ижлэн туслуул дэмжүүл. Тэгээд нөгөө талдаа хэрвээ одоо гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр ч гэсэн те зовоод л амьдраад гэж хэлдэггүй шүү дээ. Тэр зовлон бэрхшээлийг бид нэр одоо даван туулах хэвээр. Даван туулаад одоо яг жаргалтай амьдрах гэдэг тэр амьдралыг сонгох хэвээр. Гэрэлтүүлээ гэдэг байгаа тий. Тэгэнгүүт та өөрөө өөрийнхөө тэр зовлон бэрхшээлийг та амьдралдаа хүүхэд наснда туулсан тэр амьдралын бүхэл зүйлсээ энэ миний амьдралын бидний амьдралын тавилан байжээ хөөрхий гэж суугаад байвал хөөрхий болол тэрийгэ бүр амьдралынхаа тавилан өдөр тутмынхаа амьдралын химнэл зовлонгол ингээл дуудаад идэг штэ тий. Тэгээд нөгөө талдаа одоо юу гэдгийг хин нэг авардаг аврагч нь бас бий биш байхгүй тий. Энэ шиг одоо яг энэ захиаг битсэн бүсгүмаа ч гэсэн бас нөхрөө тэр архинаас гарах аврагч нь бас биш байхгүй. Харин та эхлээд өөрийгөө тэр одоо юу гэдгийг тий зовлонгоос тэр бэрхшээлээс тэр хүүхэд насныхаа шархнаас татаж гаргаж ирэх хэрэгтэй. Тэнд суугаал тий одоо би ч чамааг аврах юм уу эсвэл чи ч намайг аврах юм уу? Яг үн хатуу үнэн тэр штэ тий. Та зовмоор байгаа бол хангалттай зов тэр бодлоо ч гэсэн тэр зовлон руугаа л аваачаа тий. Та тий өөрчлөлмөр байгаа бол та бодлоо өөрчил, амьдралаа өөрчил, өөрийгөө эхлээд хайрлаад хүлээж аваад хөөхий би тэр хүүхэд насандаа тэдэн настай байхдаа аавдаа зодуулаад ээжтэй загнуулаад архичин амьдрал донд өссөндөө гэхдээ би одоо тэгж амьдрмааргүй байх гэдэг хатуу шийдвэрийг ингээд өөртөө өгчмөр байгаа байхгүй тий. Тэгжээж л өөрчлөгдөнө. Тэрнээс ингээд би зовоод байна, манай гэр бүл зовоод байна, бид хоёр зовоод байна. Амьдрал ямар хэцүү юм бэ? Энэ зовлон чинь тэндээс ирсэн байхгүй юу гэд ингээд суугаад байвал хизээч дуусахгүй. Таны хүүхдэд төдийгүй танд тэр архиудаг асуудлаа олж харж тэмцэж чаддгүй хүчрхээлэлтэй аав нөхөр гэхээсээ илүүтэйгээр хүүхдэд бол ад жаргалтай ээж нь хэрэгтэй шүү. Танд ч ихсэн энэ амьдралаа би өөрийн хүссэн ад жаргалаараа амьдрий гэх тэр нэгэн тэр дотоод дуу хоолой хэрэгтэй шүү гэж нэвтрүүлгийнхаа бас яг төгсгөл бүсгүйгээ бас уриалмаар энэ тий. Тэгэхээр мэдээж ихний алхмуудыг хийгээд үзээрэй. Танд тийм боломж байгаа шүү. Тэгээд дараагийн дугаарт нь бас танд өөр бас сонголт бас байж болох юм аа. Тэгээд ямар ч байсан зориг гарган нэвтрүүлэгт нь цагтл бичсэнд баярлаад өөрийн түүхээ илгээсэнд баярлаа. Олон бүсгүйчүүдийгээ залуучуудад бас яг үлгэр дурайл тэр сургамж бас болох байхаа гэж бодож байна тий. Тэгээд сонсохдоо л миний амьдрал юм байхгүй тулд гээд яг уу жоохон онцгүй л та харьцуулна гэдэг бол тий. Гэхдээ яг ийм цэг хүртэл явахгүй тулд би өнөөдөр юуг тэгвэл анхаарах хэрэгтэй юм бэ? Миний амьдралд ямар боломж байгаа юм бэ? Тэрийгээ ба яаж харах хэрэгтэй юм бэ гэдэг бас яг тэр бодрлыг олон хүмүүст бас яг ийм төрүүлсэн гэрийн түүх байлаа гэж хэлмээр байна. Тэгээд хэдийгээр өнөөдөр нөхцөл байдал нулимстай тий одоо балчиг шавар донд байгаа юм шиг тэр хүнд хэцүү зүйлүүд байгаа ч гэсэн сайн сайхан өдрүүд гарцаагүй ирдээ. Тэрэнд та итгээрэй. Тэг итгэсэн тэр зүйлийнхаа төлөө ямар нэгэн та бодтой эерэг зөв үйлдэлийг хийгээрэй. Эхний алхам нь яг мэрэгжлийн хүнд хандах тэр тохиолдол бас юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд гэрэлтэм нэвтрүүлгийнхаа бас мэрэгчлэтнүүдэд хандах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд одоо хүмүүс тэгдэг штэ сонсонгуудаа за өөртөө туулаагүй юм байж юуг нь ойлгодгийг, юуг нь мэддгийг яаж энийг давж гарахыг ч мэдэхгүй штэ гэд тэ. Гэтэл яг амьдрал дээр яг энэ амьдралыг даван туулсан хүмүүс маш олон байдаг. Тэр хүмүүсийн дунд ороод нэгдээд тэр хүмүүсийн түүх яриаг сонсоод амьдралын туршлагыг нь хараад ингэж өөрчлөгдөх боломж бүрэн байгаа. Тийм учраас за та нар юугаа мэддэйн гэж харалгүйгээр тэ яг л тэр амьдралыг даван туулахыг хичээж байгаа бол зовлонгоос л битгий зуураад байгаарай. Гомдол одоо шаналл шархнасаа битгий зуураад байгаарай. Яаж өөрчлөгдөх үү, юу хийх үү, би яах уу гэдэг рүү очоорой гэдгийг өнөөдөр уриалаад өндөрлөе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр бүрэг барагт гэргийн түүхээр үргэлжилж байгаа. Тэгээ дараа 7 хоногт бас нэгэн гэргийн түүх хүрнэ. Тэгэхээр дандаа одоо тий хүнд бэрхшээл биш. Сайн сайхнаа ч гэсэн хуваалцсан гэргийн түүхээ Баясаа цаам хоёртой илгээгээрэй гэж хүсэж байна. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр гэдэг групп байгаа тий. Групптаас нэрээ нууцлаад бичээд оруулсан ч гэсэн болно шүү. За тэгээд энэ хүргээд өндөрлөе. Эфирт Баясаа цаам ажиллаа. Бидэнтэй хамт байсан эрхэм сонсогч үзэгч танд маш их баярлалаа. Маргааш гэрэлтмээр эргээд олзъя. Түр баяртай. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.